хүнсүдэ аж ахуй хөнгөлөлтийн яамд оллоо. За энэ онд улсын хэмжээнд 355.3 мянган гаад Улаанбaaтай, 14.5 мянган гаад Төмсгээд нийтдээ 495.9 мянган гаад тариалт хийсэн юм а. За ургацын урьдчилсан балансаар дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буюу 501 мянган тонн үр тариа хураан авах тооцоо гарчээ. Энэ жилийн тухайд цагаагаар нөхцөл байдлаас шалтгаалan хаврын тариалалт зарим бүс нутагт өмнөх жилүүдээс 5-аас 15 хүртэлх хоногор хоцорч хийгдсэн. Ингэснээр тариалтын болц оройтж байгааг салбарын яамны зүгээс мэдээллээ. Хэдийгээр нийт нутгаар зуншлах сайтай байсан ч зүүн 3 аймагт ганду байсан нь 20 орчим мянган га талбай ургац алдах нөхцөл байдал үүсчээ. Ургац алдсан явд бол үндсэндээ бас ургалтын хугацааны дунд үед бас чийг нэлээд дутсан. Ийм байдлаас болж үндсэндээ ургац алдсан. Тэнд бол айхтар хорхоо шавж, хортон шавжаар ингээд идэгдсэн тийм юм бол байхгүй. Намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533 англи хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, өтөрмийн техник тоног төхөөрөмж 744 ажиллах юм байна. Үүнээс одоогоор техникийн бэлэн байдлыг улсын хэмжээнд 85% та хангасан дүн мэт байна. Ургац хураалтын ажилд 6000 тонн шатхуун шаардлагадах тооцоо гарчээ. Энэ шатхууныг тариалал эрхлэлийг дэмжих сангаар дамжуулан 50% хөнгөлөлтөд урьдчилгаа зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Харин үр тариа хадгалах агуулгах савны хувьд зарим талаар хүндрэлтэй нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ. Тухайлбал дарханд 18 тэрбум төгрөгөөр баригдсан элеватор наадалцахын шаардлага хангахгүй байгаа гинэ. Тэгээ хүнсүдэ аж ахуй яам тариалал эрхлэлийг дэмжих сангаас 18 тэрбум төгрөг аваа авчихсан. 18 тэрбум төгрөгөөр худалдсан самд мөнгөний аваа авчихсан 100%. Тэгээ 2 жил удаа хадгалах ямар ч боломжгүй одоо ингээд хүлээлтийн байдалд байгаа. Нэг хэдэн нөхдүүд засчиг нь янзлж өгнө гэсэн нэртэй байж идэг. Ямар ч ашиглалт үйлчлэгээ байхгүй. Цаашдаа ашиглах үйлчлэгээ явуулах ямар ч боломж байхгүй ийм газар байгаа. Тэгэхээр дархны тэр 36 мянган тонн бол байхгүй гэж ойлгож байна. Энэ асуудал дээр бид нар ер нь комисс гаргаж бас нэг ажлын хэсэг томилж ажиллана. Энэ бол дэндүү хариуцлагагүй үйл явдал болсон байлээ. Тэнд удаа атсан машин ороод тойрох ирэх газар ч байхгүй. Тийм газар байгаа. Тэгээ яг нөгөө төмөр замын нөгөө хамгаалтын бүстэй яг ингээд тулгаад нэг ганц машин явахаар тэгж яваа тэргээр орох гэж байгаа ганц машин дугуй харахад тэнд бүх юм зогсох. Тэр газрын асуудал, тэр элеваторын асуудал маш хүнд тэр бол. Тэгэхээр тэр бол ямар боломжгүй. За бусад элеваторуудын хувьд бол манайх хариуцлага халдвар үйлчлэлтэй хийгээд будаага авах боломжтой 150 мянган орчим будаа авна. Ирэх 9-р сарын дунд хагаст нойтон цас унах цагаагаар урьдчилан төлөв гарчээ. Иймд ургац сураалтын ажлыг цагаалдалгүй хохирол багтаа зохион байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн тариаланчид гурилын үйлдвэр банк санхүү тариалал эрхлэгчдийг дэмжих сан хооронд их хэмжээний үр авлага үүснэ борлуулалтанд сөргөөр нөлөөлөх байдал үүснийг ургацын комиссийн зарим гишүүд сануулж байлаа. Гурилын үйлдвэрүүд бол худалдаах мөнгө байхгүй байгаа. Тэгэхээр нэг хүн дээр гарч ирдэг. Одоо би яагаад энийг яриад байгааг нөгөө бас энд ажил хариуцаа сууж исэн учраас зовлон ойлгоод байна шүү дээ. Тариалан гурил одоо тариалан эрхлэгчид тариалж байгаа манай тариаламжлал бол хизээш гурилын үйлдвэрлэлд очроо олж байгаагүй. Ер нь хизээш байдаггүй. Ямар хүн дээр гардыг ихтэй үнэн дээрээ тохирдгоо бууданыхаа одоо чанар холцдоор очоод чинийх зөв минийх зөв гээд бараг том гурилын үйлдвэрүүд бүгд нэг өөрийн гэсэн жижигхэн лабораторитой болцсон. Тэр нь үнэч ажилт юм бурууч ажилт юм уу төвхтэй. Хоёр хувийн байгуул хоорондоо очроо олддог. Тэгэхээр эндээсээ шалтгаалаад тариаламжлал бол хадгалах савгүй тариаламжлал хүндрээд буудаага бол бараг тарьсан үнэ одоо талбайн өртгөөсөө тариалсан өртгөөсөө доогуур өгөөж банкныхаа зээлийн хүүхд төлдөг. Манай улс жилд 320 мянган тонн цэвэр хүнсний улаан буудаагаар гурилынхаа хэрэгцээг хангадаг. Ургацын үргэлжилсэн балансаар цагаагаар давтагдшгүй нөхцөл байдал үүсэхгүй бол дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үр тариа хураан авах учраас импортоор улаан буудаа авах шаардлагагүй гэдгээр ургацын комиссийн санал нэгдэж байлаа. Харин эх жилээс үрийн буудааны чанарыг сайжруулах том ажил хүлээгдэж байгааг хүлээн зөвшөөрч байна.